За сайн байцгаана уу. Та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө бичлэгээр бид нэр Hall effect sensor, analog sensorын талаар үзэх болно. За энэ зурган дээр харагдаж байна тийм ээ. Энд харагдаж байгаа сенсор маань бол за KY035-49E гэдэг юм модель байна. За ерөнхийдөө Hall effect sensor гэж ямар сенсор байдаг вэ гэхээр соронзон урсгалыг хэмждэг. За аналог сенсор нь мэдээж соронзон урсгалын хэмжээг нь мөн туйлыг нь мэдэрдэг юм сенсор байгаа. За тэгээд энэ дээр ажиллах зарчим нь харагдаж байна. За энэ сенсор маань харагдаж байгаачлан хагас дамжуулагч транзистор шиг хэлбэртэй байгааг анзаарч байгаа 3 хөлтэй. За ерөнхийдөө бол хагас дамжуулагч материалаас бүрдсэн ийм сенсор байгаа. За ажиллах зарчмыг энэ хөдөлгөөний зураг дээр маш гоё тодорхой харуулж байна. За энэ тусгай Hall элемент гэсэн бүхий одоо энэ хагас дамжуулагч элементээс бүрдсэн байдаг. За тэр элементийн маань бол нэмэх хасах үзүр дээр нь нэг талынх нь нэмэх хасах одоо тийм ээ туйл дээр нь тогтмол одоо гүйдэл өгөөд ингээд гүйдэхэд болвол мэдээж одоо гүйдэлгүүд электронууд урсаад тийм ээ хасгаас нэмэх өгөө урсаад ингээд байж байна. Тэр үед нь бол гаднаас шар сумаар тэмдэглэсэн соронзон урсгал соронзон орон нөлөө үзүүлэхэд бол энэ гүйдэл одоо тухайн дамжуулагчаар бууж байгаа электронууд маань өөрөө одоо Лоренцийн хүч буюу гүйдэлтэй дамжуулагч тийм ээ соронзон орны эргэн тойронд ороход бол түүнд хүч үйлчлэнэ гэдэг зарчмаар энэ электронууд за энэ элементийн хажуу тал руу за яг хэлэх юм бол одоо энэ баруун гарын дүрмээр эрхний хурууны зүг буюу баруун талдаа төвлөрнө. Тэгэхээр мэдээж энд дотор байгаа хагас дамжуулагч элементийн дотор байгаа электронууд нь нэг талдаа бөөгнөрчгөр нөгөө талд нь нэмэх цэнэгтэй ионууд нь одоо бөөгнөрнө. За ингээд бөөгнөрөхөр энэ хоёр үзүр дээр нь хөндлөн хоёр үзүр дээр нь хүчтэлийн зөрүү үүсэж байгаа. За тэр хүчтлийг нь юу гэж нэрлэдэг вэ гэхээр Hall хүчтэл буюу одоо энэ Hall эффектийн үзэгдлийн үр дүнд үүссэн хүчтлийг бол Hall хүчтэл гэж нэрлэдэг. За энэ хүчтлийн одоо хэмжигдэж байгаа хүчтлийн хэмжээ нь бол энд одоо гаднаас нөлөөлж байгаа соронзон орны хүч их бага байхаас шууд хамаарч байгаа. За хөдөлгөөний зураг дээр харуулж байна те. Гаднаас нөлөөлж байгаа соронзон орны хүчлийн өндөр их байх юм бол энд үүсэж байгаа хүчтлийн хэмжээ их байна, өндөр байна. Бага байх юм бол бага байна гэсэн. За ингээд бид нар энэ Hall элементийн тусламжтайгаар энэ хагас дамжуулагч элементийн тусламжтайгаар соронзон урсгал буюу соронзон орныг одоо ингэж хэмждэг байх нэ. За ажиллах зарчим бол ердөө ийм энгийн байгаа. За тэгээд яг бодит сенсор маань дахиад энэ зурган дээр харагдаж байна. Биднэрт бол 3 хөл байгаа. Харин энэ сая тайлбарсан зурган дээр бол 4 хөл харагдаад байгаа тийм ээ. За энэ 4 хөлнийх нь мэдээж одоо хасах хөлнүүд нь 4 хөлнийх нь 2 хөл нь бол хасах тийм ээ. Хөл байгаа. Тэгээ хасах хөлөө нэгтгэхэд нэг хөл бол очихоор ингээ 3 хөл болчихж байна гэж ойлгож байна. За тэгээд энэ 3 хөлний маань юу вэ гэх юм бол за энэ хамгийн наадталт нь байгаа S үсгээр тэмдэглэсэн захын хөл бол сенсорны output гаралт нь буюу за энэ гэсэн үг тийм ээ. Одоо энэ ногоон өнгөөр тэмдэглэсэн нэмэх үзүүр гэсэн үг. За харин голынх нь бол за хүчтэл 5 вольтын хүчтэл өгж байгаа. Тэгээ 5 вольтын хүчтэл өгж байгаа. Энэ одоо улаан өнгөөр тэмдэглэсэн нэмэх үзүүрээ гэсэн үг энэ үзүүр гэсэн. За харин хамгийн захт нь байгаа хасах тэмдэгтэй байгаа. Тэр хасах тэмдэгтэй үзүүр нь бол энэ улаан болон ногоон утасны хасах үзүүр энэ хоёр хоорондоо нийлжсэн нэг үзүүр болоод ингээд 3 дахь хөл болоод гараад ирж байна гэсэн. За товчхондоо юм байгаа. За тэгээд энэ одоо Arduino-д зориулсан энэ сенсорээ 49E гэдэг сенсортэй KY035-49E гэдэг сенсорээ за яаж холбож Arduino-д холбож одоо бид нар хэмжилт соронзон орныг хэмжих вэ гэдгийг одоо үзье.
За энэ саяны одоо хөлнүүдийн одоо холболтын юу харагдаж байна. Аль хөл дээр нь ямар сигнал, ямар хичээл өгөх вэ? Сая ярьсны дагуу энэ тийм ээ голынх нь нэг дээр нэмэх 5. За хасах буюу энэ хамгийн зүүн гар талын хөл дээр нь зүүн гар талын хөл буюу үзүүр дээр нь газар буюу хасах. За S үсгээр тэмдэглэсэн хамгийн баруун гар талын үзүүр дээр нь бол сигнал буюу одоо сенсорын гаралтын дохио эндээс гарна гэсэн. За сенсорын дотоод хүчицийн тарагч нь хоол сенсор маань. За тэгээд өсгөгч. За тэгээд 3 хөл энд байж байна. За Arduino-тойгоо холбохдоо ингэж холбоно. За өмнө хэлсэнчлэн удаан 5 вольтын удаан утас маань гол дээрээ газар буюу хасах үзүү хар утас зүүн гар тал дээрээ за шар утсаар аналог A0 оролт дээр холбож өгч байна. За ингээд болоо. За тэгээд Arduino дээр бол энэ хэлбэрхаан кодыг биччихнэ гэсэн үг. За тэрийг дахиад энэ кодн дээр дахиад тайлбарлана. Одоо зүгээр хараад аваарай. За тэгээд манай одоо сенсорны мэдрэх одоо хязгаар тийм ээ. Энэ график дээр харуулж байна. За манай сенсорны мэдрэх хязгаар нь бол хасах 1000-аас нэмэх 1000 буюу одоо нэмэх хасах төлөвийг одоо хэмжинэ гэсэн үг. За тэгээд энэ сенсорны маань урд нүрийн хэсэг нь бол өмнөд туйл соронзон орны өмнөд туйлыг мэдэрнэ. Тэгэхээр энэ дээр бол за тэгээд өмнөд туйлыг мэдрэх учраас энэ дээр S за энэ дээр N туйлыг мэдэрнэ гэсэн. За тэгээд одоо энэ сенсор тэмжигдэж байгаа соронзон орны одоо урсгалын хэмжээ их байх юм бол их буюу өмнөд туйлыг биднэрт энэ нүүрэн хэсэг рүү ойртуулах юм бол за мэдэрч байгаа соронзон урсгалын хэмжээ 0-оос 1000-ийн хооронд өснө гэсэн үг. Тэгэхээр тухайн сенсор маань бол яг ямар нэгэн соронзон оронтой ойртоогүй үед бол 2.5 вольтыг зааж исэн бол за ингээд соронзон ойртуулахаар 2.5-аас 4 рүү өснө гэсэн үг. Макста 4. За эсвэргээрээ бид нэр N соронзонгийн хойд туйлыг одоо сенсорныхаа нүүрэн тал руу ойртуулах юм бол бидний хэмжиж байгаа соронзон урсгалын хэмжээ хасах утгатай тэгээд үхэн адилхан буураад явна. Өсөх буюу буураад явна. За буурна гэж ярьчих. За тэгэх юм бол нөгөө сенсорны маань гаргаж байгаа хүчтлийн хэмжээ 2.5-аас буураад минимумдаа хамгийн багадаа 1 рүү явна гэсэн үг. За ингэ сенсорны маань гаралтын дохио бол хэмжиж байгаа соронзон урсгалын хэмжээнээс ингэж хамаарах нэ. За одоо бид нар тэгвэл Arduino руу ороод кодо ярий. За код нь бол ингийн тийм ээ. За бид нар void setup хэсэг дээрээ serial холболт за тэрнийхээ тохиргоог хийж өгнө. 9600-аар дефолтаар 9600-аар тохируулад өгнө. За void loop хэсэг дээрээ бол serial print line тэгээ хаалтан дотор analog read за дахиад хаалтан дотор A0. За энэ A0 буюу одоо аналог оролтынхаа хаягийг зааж өгч байна гэсэн үг. Энэ дээр би A0-ыг хэрэглэсэн учраас A0 хэрвээ A0-аас өөр одоо тийм ээ A1 2 3 аль нэгийг хэрэглэж байгаа бол тэрийг энд бичиж өгнө гэсэн. За ийм энгийн код байгаа. За энийг мэдээж Arduino-го компьютертэй холбосны дараа Arduino Uno сонгож өгөөд за Uno хэрэглэж байгаа бол Uno бусад хавтан хэрэглэж байгаа тэрийг сонгож өгөөд за тэгээд кодо Arduino руу апплод хийнэ гэсэн. За ингээ апплод хийхээр за энд бол апплод хийгдэж байна. За хийгдээд дууслаа. Окей боллоо. За тэгээд serial monitor бол энэ дээр дараад гаргаж ирдэг бид нар тийм ээ мэднэ.
За ингээд serial monitor-оо гаргаад ирэх юм бол за энэ дээр харагдаж байна. Одоо бол ямар нэгэн байдлаар соронзон ойрт тулаагүй учраас за хоёр одоо хүчлийн хэмжээ бол 2.5 байгаа. За тэрэндээ тохирсон 500 гэсэн хаяг гаргаж өгч байна. Энэ дээр нэг юм байна. За бид энэ нэг serial холболт энтергээ дефолтоор ингээ ашиглахаар за 10 битийн дохио ирдэг. За бодоод энэ рүү очие. 10 битийн дохио ирж байгаа. 10 битийн дохио гэдэг нь 0-оос 1023-ын хооронд утга ирнэ гэсэн үг. За тэр нь бол 0-оос 5 вольтын хооронд. Нөгөө бид нэр сенсортэй одоо 5 вольт холбож өгч байгаа шүү дээ. Тийм ээ хичээлээр нь. Тэр маань бол 0-оос за бүрчтэй 0-оос 5 вольт нь 0-оос 1023-ын хооронд харгалзнаа гэсэн үг. Аналог сигнал. За тэгээ бидний одоо сенсорны маань хэмжилтийн одоо хязгаар буюу хамгийн бага гаргах хүчит нь бол 1 вольт орчим. За энд байгаа тийм ээ 1 вольт орчим. За хамгийн их гаргах хүчит нь бол 4 вольт орчим байна. За тэгэхээр энэ нэгээс 4 вольт гэдэг маань за 0-оос 1023 гэдэг одоо тоон утгын ямар утгад харгалзах вэ гэхээр за энэ дээр энгийн одоо тийм ээ бодоод үзэх юм бол 5 тийм ээ 5 вольт нь 1023-тай тэнцэн гэсэн үг тийм. Тэгэхээр 4 вольт нь хэдвэ гэж харьцаа бодоод үзэх юм бол амархан. За 1 вольт гэдэг нь бол 204 гэсэн үг. 204 орчим утгатай харагдаж байна гэсэн үг. Харин 4 вольт гэдэг маань бол 818 гэсэн утгатай харгалзнаа гэсэн 818. За тэгээд нөгөө мэдээж энэ 2.5 маань бол энэ голдоо байгаа учраас тийм ээ 500 орчим дээр байж байна гэсэн. Сенсор маань ямар нэгэн соронзон урсгал хэмжээгүй. 500 орчим дээр байна. Тийм учраас бид нар одоо энэ Arduino-гийн serial monitor дээр 500 гэсэн утгыг харж байна гэсэн. За тэгвэл одоо өөрт байгаа жижиг соронзонгаа ашиглаад за энэ чигвчнийхээ соронзонг ашиглачи. За чигвчнийхээ соронзон S талыг нь сенсорынхаа нүүрэн хэсэгт нь ойртуулад үзье. За тэгэхээр яаж өөрчлөж байгааг хараа. Утга нь өсөж байна тийм ээ. Өсөөд 870 руу очиж байна. За жоохон алдуулахаар буцаад 500 дээр очиж байна. За дахиад үзье. Жоохон алдуулахаар багаар өсөөд 600 750 870 орчим болж бүр тулгаад очихоо тийм ээ. За харин энэ төлөйг нь нүүрэн хэсэгт нь ойртуулад үзье. За тэгэх юм бол за буураад 200 за бүр тулгалаа 170. За жоохон холдуулъя 180 200 300 буцаад 500 дээр очиж байна. За ийм байна. За энийг хэдүүлээ зөвхөн одоо ингээд баахан тоо харахгүйгээр бас serial plotter гэсэн функцийг ашиглаад одоо график болгоод ингээд харж болно. За одоо дахиад энэ дээрээ соронзонгоо ойртуулад үзье. За плот графика хараарай. Одоо бол 490 ойртуулаг үед 498-аас 499-ийн хооронд хэмжиж байна тийм ээ. За ингээд ойртуулаад тэгэхээр өсөөд 700 ойртоод за ингээд
870 руу орчих тийм ээ. Буцаад буурахаар буураад за 500 руугаа орчих. За эсрэгээр n төлөв нөтөлөд үзье. За буураад 170 дээр очиж байна. 72. За жоохон төлөд. За 500 дээр орчих. За харин тэгвэл одоо энэ саяны график маань бол харахад жоохон хэдхэн хурдан байна тийм ээ. За хурдан байгаа учраас delay time тавьж өгье. За delay time яаж тавих вэ гэхээр за энийг close хийе. Анахан энэ дээр serial print time гэдэг syntax-ийн хадуур delay гэж хүчээд delay алтан дотор за 100 гэд авчи. За тэгээд энэ кодоо өөрчлөлт учраас дахиад Arduino руу хуулна тийм ээ. За Arduino руу хуулна. Одоо тэгээд дуслаа. За окей. За дахиад serial дотроо гаргаж ирээд харъя. За одоо бол хурднаараа удаашрсан байгааг харж байгаа. За энд тавьчих. За энд тавьж хагаад. За одоо би саранзангоо дахиад ойртуулад үзье. За тавьж байна. Багаар ажмаар байна. Зөвсөд. За тулгуулаа. За буцаагаад буулуулаа. За тулгуулаа. Саранзангийнхаа өмнөд төлийг нүүр хэсэгт нь ойртуулж байгаа. За тэгэхээр 500-аас дээш өсөд 600 700 900 орчим байгаа. За харин одоо эсрэгээрээ хойд саранзангийнхаа хойд төлийг нүүр хэсэгт нь ойртуулж байна. Тэгэхээр доошоо буураад 500-аас буураад 200 орчиж байгааг харж байгаа. За тэгээд сенсорны маань ажиллах зарчим бол энэ үедээ юм байна. Бид нэр энэ бичлэгээрээ ажиллах зарчмыг үзлээ. За тэгээд саранзангийнхаа сенсорынхаа бүтцийг үзлээ. Arduino-тойгоо холбоод одоо саранзан урсгалыг хэмжиж үзлээ. Тэгээд хэмжилтийн үр дүнгээ бол тоон утгаар мөн графикаар харлаа. За ингээд анхаарал тавьсан хүмүүст баярлалаа. Дараагийн бичлэгээрээ үзье баярлалаа.